Миний хоёр ижи. Хүү өлгийн дуунай аяар зөөрмгөл хайдан нүдэ анихад нүднийх нь өмнөр үргэлж тодордог гэрлэн толбууд анайл үлгэр зүүдний зураг мэт харагдлаа. Тэрэл дүрсэн дунд байгаа хүмүүсийг бяцхан зүрхнийхээ гэгэн орон зайд танин ялгаж инхрийлэн бодох дуртайсан. Юунаас ч илүүтэй үрдээ бүү айлд сууга ижийнх нь инхрий дөлгөөн царай. Тэгээд бас хаймрын авдран дээр хөөргөнийхөө дайланг мартаад тэрэл чихтэй тэртээ хол тэнгэрийн оронд отсон аавынхын дүр ялгарч байлаа. Хөө унтахын өмнөх нь ийхүү нүдэ анин бодлогоширч хөвтөд бэлчээгт оройтсон ингэнийхэн хойноос бүртий сөөр хөтөл давах ижийнхэн дүр гадаа гунгнах нялх ботго үргэлжил хамт харагддагсан. Заримдаа гэрийн хаяанд хөмөрсөн арга шээзгийн хүртэл нүдэнд нь солонгорч үзэгдэх нь бий. Нүдний өмнөр бужигналдан тоосрох тэр гэрлэн толбууд донд өнөөдөр хүүд амттай гоё чихэр хөөхөн гутал авчирч өгсөн танихгүй ихчийн дүрч бас тодрон харагдлаа. Тэр ихч өөрийн миний хүү гэж дуудан нар салхи үнэртсэн улаахан хазар дээр нь их л инхрийхнэр үнснийг бодлоо. Ижийн холын зочдын өмнө идээ цай зэхэнгээ минийхөө ээждээ үнсүүл алив очиод үнсүүл минийхүү гэж хэлснээр гайхаад олсонгүй. Хүн олон аав ээжтэй байдгийн болов? Надад ээж байсаар байтал өөр ээж огт хэрэггүй мэт. Харин аавыгаа бурхан болсноос хойш дэндүү их санаж байгаа болохоор бүхнээс илүү аав л хэрэгтэй санагдаж байлаа. Энэ жаалхан амтан хорвоогийн үнэн хүний тавиланг яахан ойлгох вүлээ? Унаа хөлөглөж ирсэн холын хүмүүсийг бадам анх таньсангүй. Гэрт орж цай унд аягалж байхдаа харах нэ. Талигч нөхрийнх нь анхны эхнэр болохыг анзааран сандар мэгдэх нь тэрэ. Ядахна сайлын өнгөр арц цагааны шар сүнд ингэр хормын дараасан муу дээлийн сольчихдаг. Ингэж бодоод төв газрын гялт цал хүмүүсээс битүүхэн ичиж бэргэн хүүгийнх нь төрсөн их гэв гэнт зорж сургалан ирсэнд яагаад чим хар бун дэмэл галын хачаа шүүрэн аргал нэмж яриа хөрөөс өгөхөөч мартан суужээ. Энэ мөч холоос ирсэн дархиуд ч бас амар хэлбэр байсангүй. Цагтаа энэ айлын өрхний осрыг аялж галын өрдөж байсан бүсгүй. Ингээд зочин болчоод сууж угаада эмээж харамсах шиг. Одоо бол төрүүлсэн үрээс нь өөрийн гих зүйл энэ айлд үгүй болжээ.
Төдлөггүй оройн сайл боллоо. Үнэгээ саарч суухдаа Бадамд хүүгээс нь өөр зүйл бодогдсонгүй. Аваад явна гэвэл яах вүлээ? Юу гэж хэлдэг юм бэлээ? Яатагч байсан өгөхгүй юмдаг. Тээж төрүүлээгүйч өсгөж торниулсны хувьд ингэж хэлэх эрхтэй гэж бодлоо. Гэвч энэ бодол нь салаалж өөр нэг бодол сэтгэлийн зовоогод болсонгүй. Төрсөн их хүр хоёрын сэтгэлийг салгаж чадах тийм үнцэн хүч увдс гэж бий билүү? Хүүгийнх нь эцэг таалал болж ертөнцийн аянаас буцаад нэлээд хэдэн жил болж байгаа. Бадам энэ айлд ирээд анх орхиж явсан ижийг нь орлсон. Одоо бол алсад одсон аавыг бас орлож яваа юм. Үнцөөтэй бөглүүхэн энэ нутагт ижи хүү хоёр бие биедээ ханьсан. Ижийнхэн хайранд хүүгийн элэг бүтэн, хүүгийнхэн буйнд ижийн сэтгэл бүтэн амьдарч яваа хоёроо. Энэ хоёрт үүнээс илүү жаргал аз заяа гэж үгүй. Дархуу унтаж байгаа хүүгийнхээ зулай дээр зөөлхөн үнсээд гал дээр дарглан буцлах махыг сэрээдэн эргүүллээ. Энэ зураа гэр доторхыг ажиглжээ суутал хоймрын авдран дээрх жаазанд нөхөртөөгөө татуулсан зураг нь байж ухаан тэрэ. Гэрлэж бараалсан анхны жилийн дурдтгал. Зургаан авахгүйх гэж аймгийн төв дээр хөл хөөр болж байсан нь өчигдөрхөн мэт амлан тодорчээ. Идэр залуугийнх нь тэр зургийг Бадам жаазнаас авсангүй. Энэ гэрт хүүгээс минь өөр миний гих зүйл байдгийн байна. Ингэж уяран бодлоо. Түрүүнээс хойш Бадмыг дотроон голд суусан Дархууд өөрөөсөө ичмээр байлаа. Учир нь Дархуу нөхөр хүү хоёроо орхин салж холын хүнтэй гэрлэхэд шин нөхрийнх нь анхны гэргийтэйгээ авахулсан гэрэл зураг тунч онцгүй санагдан тэр зургийг жааznaасаа суг татан авч хаяад санаа нь амарч өгсөнгүй. Хизээч билээ хэнээс ч үлээ толь хүний амьдралын дүр төрхийг хадгалдаг юм гинлээ. Толин туссан дүрс төгөлдөржиж удаан хадгалагддаг болохоор толны өмнө хэрэлдэж муудалцах шүн толин тарахыг цээрэлдэг гэж сонсон бодогдоод болсонгүй. Тэгээд өөр ихнэрийн дүр хадгалагдаагүй цоо шин толь авна гэж цамаархан зүтгэсээр 3 хавтастай мөнөөх толийг сольж байж санаа нь амарсансан. Эрт цагийн тэр сэтгэлээ эргэн дурсаж өөрийгөө хөдөөгийн эгэл бүсгүй Бадамтай эрэхгүй жишин эргэцүүллээ. Гэтэл хүний туулсан амьдралыг хувь тавилангийн замаас санаан зоргоор арчин арилгаж, баллуурд нь салгаж болдгүйсэнжээ. Бадам чухамдаа хүний хүнээр хань хийж чадаж, хүний хүүхдээр үрээ хийж бас чаджээ. Гэхдээ өөрийнхөө төлөө ингэсэнгүй. Өвчтэй байсан эр нөхрөө эзэгтэй дайтай асарч өөд болоход нь толгойг нь түшээд өнчирсэн жаалыг ээжийн дайтай хайрлан өсгөж яваа юм. Тийм ч болохоор хүүгийнх нь харцных нь гэрэл бүдгрээгүй өсч торнжээ.
Хэд хоноход гой чихэр шин гутал авчирч өгсөн эхчэд хүү овоо дасsanж. Хаан л бол хаан ижээгээ хормойдон дагаж сайл үнэрсэн гандмал тэрлэгнийх нь ингэрт наалдан эрхлэнэ. Живх манцугаан орхиод 8 жил өнгөрсөн ч хүү өлгийн дуунаас яахан уйдах вүлээ. Ижээнч хүүдээ бүү аялах дуртай. Бүүвэн аянд нүдэн анин зөөрөмглөхөд нүдэнд нь үргэлжил тодордог гэрлэн толбууд дундах ижи аавынх нь инхрээ царай дандаа харагдах нь сайхан. Харин өсч том болсон хойноо хорвоогийн үнэн хүний тавиланг ухаарандаа. Өлгийн дуу сонсож өссөн болохоор сэтгэл зүвтэй гэгээн бодолтой сайн хүн болноо. Ихтэй гологдсон өрөөсөн бойтог шиг ботго. Эзнийхэн хөөслөх дунд нулимс унган уйрах инг. Говьд бол эгэл жирийн юм шиг хэрнээ. Хүний сэтгэл сэр хийлгэм энэ дүр зургийг хараад дархуу бодлон өөрчлөхөд хүрчээ. Уг нь хүүгээл авах гэж зорж ирсэнсэн. Гэвч яалтай билээ. Нулимс нь нүднийх нь аягыг даван бөмбөрөхөд асгартал уйлмаар санагдсан ч тэвчж чадлаа. Ёроолоор учирсан энэ их хүр хоёр төрснөөс ялгаа юм. Харин ч төрсөн үрээ орхиж амиа хөөсөн надад одоо хүүгээ авъя гэж хэлэх эрх бий билүү? Ингэж бодлоо. Ахин дахин эрх зүйлсэн ч энэ хоёрыг салгаж чадахгүйгээ ухаарчээ. Хоёр бүсгүйг хамтдаа аргал төөж явахыг харсан айл сахалтын зарим нь талигч эрднийн шинэ хуучин хоёр эхнэр нэг гэрт амьдарч эгч дүүс болохдог гэлцхэн дуулдажээ. Гэвч энэ хоёр бүсгүй юу эсийг хэн хэнээсэн анзаарч, юуг ухаарч хүлцэж, хэн хэндээ сэтгэлийн эгч дүүс болцгоосныг мэдээч билүү, үгүй ч билүү. Хөдөлгүй дархууг буцаг болоход бадам гуйлын шангаараа тогоотой хөрмөө цоолон сандчиж хүүгээ гараасаа хөтлөн сүү өргөж үлдлээ. Гүүээ толгод дамнаж алсад одсон их замд нийлхээсэн үрдэн дархуу эргэн харвал машины арын цонхоор гар гараасаа хөтөлцсөн зогсоо ижи хүү хоёр ботгоон дагуулсан инг шиг зэрэглэн дунд холдож нэг ойртож нэг харагдлаа. Хүн олон аав ээжтэй байдаг юм болов уу? Надад ээж байсаар байтал өөр ээж огт хэрэггүй мэт. Харин аавыгаа бурхан болсноос хойш дэндүү их санаж байгаа болохоор бүхнээс илүү аав л хэрэгтэй санагдаж байлаа. Энэ жаалхан амтан хорвоогийн үнэн хүний тавиланг яахан ойлгох вүлээ?